Цаана миний өнөөдрийн хичээл бол цагийн зүүнний аялал буюу бага ангийн сурагчдад цагийг зөв унших тухай хичээл заах болно. Манай өнөөдрийн хичээлийн зорилго маань сурагчид цаг хугацааны тухай анхан шатны ойлголттой болж цагийг унших, өдөр тутмын үйл ажиллагааг тодорхой цагтай холбож сурах. За зорилт нь болохоор цагийн зүй, цагийн тоонуудын байршлыг зөв таних, цагийг бүтнээр нь хагасаар нь унших чадвартай болох, өдөр тутмын үйл ажиллагааг тодорхой цагтай холбож илэрхийлэх, цагийн урт төгссөн дүрслэл хийх, унших чадварыг хөгжүүлэх, багасаа ингээд цагийн менежменттэй болоод ингээд цаг гэж юу вэ? Цагийн үнцний талаар ингээд ойлгох гэсэн үг. Банкгийн сурагчдын хөгжил нь сэтгэхүйн болон хөдөлгөөний үйл ажиллагааны уялдаа өдөр тутмын амьдралтай холбоотой энгийн ойлголтуудыг танин мэдхээс эхэлдэг. Тэдний танин мэдхийн суурь чадварыг хөгжүүлэхэд цаг хугацааны тухай ойлголтыг зөв төлөвшүүлэх нь маш чухал үүрэгтэй байдаг. Цаг нь өдөр шөнийн хэмжих нэгж, цаг хугацааг өнгөрөхөд үйл ажиллагаа солигддог, өдөрт 24 цаг байдаг. Цагийн тавлан нь болохоор 1 цаг нь 60 минут, 1 минут нь 60 секунд, 1 өдөр нь 24 цаг, 1 7 хоног нь 7 өдөр. Цагийг хэрхэн унших бодлоор өрцөн болохоор минутыг задаг, богино зүүн цагийг задаг. Жишээ нь цагийн 112 дээр минутын 103 дээр хайх юм бол 3 цаг 15 минут болж байна гэсэн үг. Цагийн урт зүүн минутыг задаг штэ. Тэгэхээр цагийн урт зүүн хэрвээ 1-ийн тог заасан байх юм бол 5 минут болж байна гэсэн үг. 2-ын таг заасан байх юм бол 10 минут, 3-ын таг заасан байх юм бол 15 минут болж ингээд төгсөд маань 5-ыг хүртээрээ цагийн зүгээ цагийн минутын зүгээр билүү хаа. Яагаад дэлгэцэн дээр ямар цагууд харагдаж байна вэ хүмүүстээ? Нэрлээрээ 9 цаг, дижитал цаг, аналог цаг, бугуун цаг байна. За цагуудыг зурагтай нь зөв холбоё. Та нарын нэрлсэнтэй таарч байна уу хүмүүстээ? За сайн байна. Цаг хэд болж байна вэ? За эхний зурган дээр аналог цаг харагдаж байна тийм ээ. Богино зүүн цагийг урт зүүн минутын хугацааг заадаг. Цагийн зүү 12-оос 1-ийн хооронд байна. Минутын зүү 6-гийн тон дээр байна. Ийм учраас 12 цаг 30 минут болж байна. За дижитал цаган дээр 10 цаг 35 минут гэж харагдаж байна. За та нарын нэрлсэнтэй таарч байна уу хүмүүстээ? За өнөөдрийн хичээлээр багш нь үрдээ ашиглаад минутаа хялбар аргаар яаж унших вэ гэдгийг зааж өгч байна. Цагийн нүүрэн дээр 1-ээс 12 хүртэлх тоо байдаг. 1-ийн тоотой 5 минут харгалздаг бол 2-ын тоотой 10 минут гэх мэтчлэн тоо тус бүртээ минут харгалздаг байгаа. Цагийн нүүрэн дээр минутыг тэмдэглэдэггүй учраас бүгдээрээ минут тэмдэглээгүй үед хэрхэн минутаа зөв унших вэ гэдгийг үрдээ ашиглаад бодож сурах нь. За цагийн нүүрэн дээр харагдаж байгаа тоонуудыг 5-ын хүртээ ашиглаад бүгдээрээ минут руу шилжүүлж харъя. 1 цагийг 5-аар үржүүллээ 5 минут. 2 цагийг 5-аар үржүүллээ 10 минут. 3 цагийг 5-аар үржүүллээ 15 минут. Гэх мэтчлэн 4-ийн тоон дээр 20 минут, 5-ын тоон дээр 25 минут, 6-гийн тоон дээр 30 минут, 7-гийн тоон дээр 35 минут, 8-ийн тоон дээр 40 минут, 9-ийн тоон дээр 45 минут, 10-ийн тоон дээр 50 минут, 11-ийн тоон дээр 55 минут, 12-ийн тоон дээр 60 минут буюу тэг минутыг заах нэ. За бид аналог цаган дээр үрдээ ашиглаад минутыг хэрхэн заах вэ гэдгийг сурсан учраас дасгал ажиллая. Аналог цагуудыг арийнх нь дижитал цагтай
Зөв холбоороо хүүхдүүдээ. Эхний цаг 11 цаг 20 минут. Хоёр дахь цаг нь 9 цаг 10 минут. Гурав дахь цаг нь 12 цаг 25 минут. Дөрөв дахь цаг нь 8 цаг 55 минут. Тав дахь цаг нь 10 цаг 15 минут.